За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Гинтхэн лайв хийх цаг гарлаа. Тэгээд баяр наадам дөхөөд эхэлсэн байгаа бах те баг өнөөдөр ч юу лээ. Тэгээ гой хуртай. Наадмаас өмнө гой наадмын гой зүлэг ногоон наадам болох гээд гой бохор бороо ороод гой өдөр байна тийм ээ манайхаа. За тэгээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн уу тоогий. За ингээд би өмнөх жил бол яг нөгөө өмнөх жилүүдэд болохоор наадам үзэхээр хөлийн чандаас ирсэн байсан. Харин энэ удаа бол би эх орондоо эзэн болохоор ирсэн. Тэгээд одоо сургалтаа явуулаад байж байна. Тэгээд яг одоо болохоор хөлийн чандаас ирсэн шав маань онлайнаар багшаа онлайнаар хичээлгүй би 100 очоод тэгээд бас хэдхэн хоногийн хугацаанд ч гэсэн сурчмаар байна гэд. Тэгээд нэг шав маань ирж байгаа. Тэгээд өнөөдөр чинь нөгөө бороотой төвжрээтэй байгаа штэ тий. Тэгээд багшаа яг цагтаа арай амжихааргүй болчлоо гэдэг. Тэр оронд би бяцхан лайв хийх гэж байна. Тэгээд ер нь бол яг бид нар нөгөө хөлийн чандад байгаа хүмүүс маань бол яг нөгөө нийтийн тээврийг ч юм уу эсвэл ямар ч одоо юуг нөгөө замд явахдаа цагаа дандаа минутаараа тооцоод ингээ ирдэг те. Тэгээ би эхэндээ бас нэг жоохон тэгээд байсан. Тэгээ одоо болохоор би дасцсан дээ. Ялангуяа өнөөдөр бол бүр гоё машингуу гоё усны гутлаа өмсрөөд алхаад ирсэн тий. Тэгээд яг нөгөө манайд яг энэ бороотой үед төгжрээтэй үед дасахад жоохон цаг орох учраас бид шавьяга тайвшруулсан. Нийтийн тээвэр бол тэ ингээ жоохон дастлаа зүгээрээ багш нь хүлээж аяа гэд. За тэгээ яг өнөөдөр би энэ лайвыг хийж байна гэхээр одоо орон нутаг руу явж байгаа хүмүүс маань бол аль хэдийн бас дууга бэлтцсэн байгаа бах те. Харин хөлийн чандаас амралтаараа ирж байгаа хүмүүс маань амралтынхаа одоо хэдэн өдрийг ч ихсэн гой одоо цаг хугацаанд ч ихсэн дуулах ур чадвараа дээшлүүлж явахсан гэж бодож байгаа хүмүүс бас байдаг. Ялангуяа өөрийгөө солгоо холоотой гэж боддог хүмүүс эх орондоо ирчээд тэгээ яг одоо ингээд танхимаар тийм ээ мэрэгжлийн одоо олон жилийн туршлагатай багшаараа заалгаад тэгээд буцаад одоо өөрийнхөө сургууль нутагтаа очоод тэгээ онлайнаар бас суралцах ийм гой боломж бол орчин үед гарцсан байгаа. Тийм болохоор зэрэг би яг хөлийн чандаас яг мэгмөрсөн багштай уулзах юмсаа бас энэ багшаар гой дуу хоолойгоо ингээ гой хөгжүүлэхэд те яаж одоо хөгжүүлэх талаар зөвлөгөө авах сургасан гэсэн шавнартай зориулаад энэ лайвыг хийж байгаа. За тэгэхээр ер нь бол дуул бурзуй вокал коуч гэдэг бол нарийн мэрэгжил шаарддаг те. Ялангуяа сайн тооги тий сайхан зосч байна. Эх орондоо гоё байна. Удахгүй бас наадмаа үзэх гээд хүлээгээд байж байна. Тэгээд хөлийн чандаас ирсэн хүмүүс маань бол нэлээд завгүй байдаг те. Сургууль нутагтаа бол ажиллах гэж, сурах гэж, амьдрах гэж бол нэлээд завгүй байдаг учраас эх орондоо ирээд одоо энэ хэсэгхэн хугацаанд байж байхдаа ч гэсэн өөрийнхөө дуулах ур чадварыг сайжруулад ялангуяа магадгүй өөрийгөө солгоо хоолойтой гэж боддог байвал эсвэл би ер нь ямар хоолойтой юм болоо миний хоолой одоо сопра юм болоо тенор баритон одоо бас меццо сопра альт юм болоо би ямар хэр зэрэг хоолойтой юм болоо би одоо ер нь бурхнаас надад гой хоолой өгсөн болоо би тэр хоолойгоо өөрийнхөө одоо гой ингээд надаас ингээ гой дуу хоолой гарах юм болоо гэдэг ингээд сонирхож байгаа хүмүүс байх юм бол тэгээ багш нь хотод сургалтаа явуулаад бас баяр наадмаа тэмдэглээд ингээд те ганцаарчсан сургалтын дээр бол ямар ч байсан цаг гаргах юм нөхцөл бололцоо байгаа учраас багштай хандаарэ гэж тэгж хэлэх гээд явж байна. За тэгээд ер нь бол одоо манай сургалт болохоор зэрэг хоолын засвараа уншдаг те хоолоо одоо хөгжүүлнэ хоолоос өнгөө одоо яаж илүү гоё олох уу яаж одоо өөрийнхөө тэр сонрыг улам одоо сайн болгохгүй дууныхаа өнгийг яаж олон гоё болгохгүй хэмнэлтэй одоо жишээлбэл одоо зарим тохиолдолд багшаа би жоохон бүжиглээ дуудаг болчмоор ингээд зарим хүмүүс маань бол зөвхөн одоо гоё өнгө олчмоор байна гэдэг эсвэл зарим хүмүүс бол би дуртай дуугаад болмаар байна гэдэг те зарим хүмүүс болохоор зэрэг бүр ингээд би нэг караокед ороод ингээд бүжиглээд ч юм уу нэг хөдөлгөөнтэй дуулах гэхээр болохгүй байна ч гэдэг юм уу те өөрийнхөө одоо асуух гэж байгаа мэдэх гэж байгаа зүйлүүд бол багштай хандаж
тавьдаг. Тэгээ багш нь бол мэдээж яг одоо тохирсон зөвлөгөөгүйг нь тий гой тохирсон дуунуудыг бас ханд олгож байгаа өөрийнхөө хүсэж байгаа дуунуудыг дуул боломжийг өгөн. За тэгээ манай энэ танхим бол хөөхөн яг 1-р сургуулийн урт талд төвд байгаа А зэрэг л гэж ярьдаг тий. Тэгээ одоо бас ийм нөгөө панорама тавиад шууд микрофонтой ажиллах одоо тийм одоо микрофонтой дуулах тэр боломжоор ч гэсэн дүүрэн байгаа. Харин онлайн сургалтын хувьд болохоор зэрэг багштай яг одоо компьютер би арга холбоогүй байна. Тэгээд нөгөө хэлийн чандаас онлайнаар сургалтаа явуулахдаа бол багш л одоо яг л нөгөө танхимд явуулж байгаа шиг тийм ээ хоолойн цэцлаа уншин тэгээд дасгалаар одоо хоолойгоо хөгжүүлээд тэгээд одоо дуун дээр ажиллаа. Тэгээд бас панограмтай ингээ багштайгаа дуулна ганцаараа дуулна тэгээ хэлийн чандад байгаа хүмүүс маань бол бас багштай одоо өөрсдөө панограм дээрээ дуулчаад багш руугаа явуулаад тэгээ хоёлаа энэ дээр дуугаа илүү сайн ажиллах маягаар тийм маягаар явдаг байгаа. За тэгээ танхимд бол манайх чи хөөрхөө энэ танхим маань нэг ингээ тойруулаа харчвал яаж юм болохоор байна тий нэг хөөрхөө ингээд ямар ч байсан бараг л ингээл бүжиглээд дуулах боломжтой. Тэгээ шагнараас хараад байна шүү. Нөгөө хэдүүлээ чи айл нуур дээр очиж дуулах байлаа манай ангийнхаа орж ирж ин тэр дуу мууныхаа даалгаврыг алинаш нь явуулаарай гэдэг давхар гэхгүй юу. За тэгээд тийм болохоор зэрэг би шавьгаа ярьж ямар ч байсан бяцхан одоо тайлбар бяцхан одоо бас яг энэ сургалт маань яаж явдгийг харуулах гэсэн. Тэгээд ерөнхийдөө микрофонтой бас яаж ажиллах вэ? Микрофонтой ажиллаж сурна гэдэг нь өөрөө бас ухаан байгаа тийм ээ. Тэгээд олон хүмүүсийн дунд дээр харахаар заримдаа ингээ гарч хичих бүтээл байдаг. Заримдаа бүр ингээ нөгөө яг одоо бид нар чинь ингээ дуу хоолой маань хаанаас гарч байгаа тийм ээ. Тэгээ заримдаа одоо энэ хажууд шинжлэх гэх юм уу тийм ингээ жижиг юм шиг хэрнээ маш чухал зүйлсүүдийг бол багштайгаа хичээлтэй мэддэг байгаа, дадлага хийдэг байгаа. Тэгээд багш нь та бүхнийг хүлээж байна. Тэгээд дэлхийн өнцөг болон бүрээс тийм ээ аль ч одоо улсад байгаа монголчууд маань яг ганцаар ч гэсэн онлайн хичээл учраас багштайгаа цагаа яг тохироод жишээлбэл одоо Америкт сурж байгаа шав маань болохоор багш нь өглөө эрт ирдэг. Тэнд Америкт бол орой байж байгаа гэх мэтчлэн солонгос бол гайвштай тийм нэг л цагийн зөрүү байгаа. Тийм болохоор би ер нь бол хэлийн чандад байгаа монголчууд маань тийм зарим хүмүүс бол бүр олон жил монголоор дуулаагүй байдаг. Тэгээд 안녕하세요. 우리 교수님 와우 반갑습니다. 전 몽골에 와서 이렇게 그 응치 학원 또 보컬 코칭 하고 있어요. 우리 교수님이 나오셔서 참 반갑네요. тэгээд хэлийн чандад байхдаа ер нь бол нөгөө хүн монгол хүн гэдгээрээ тий одоо бид нар чинь улс тул авсгалынхаа ингээ баярыг тэмдэглэх гэж байна тий монгол хүн одоо аль ч хэлээр гарч дуулах тийм ээ одоо тухайн улс орныхоо хэлээр ч юм уу эсвэл өөрийнхөө одоо монгол хэлээр монгол тэр одоо гоё харизмтай тий яг гоё тийм үнээр бүр ингээ бахархал төрмөр дуулна гэдэг бол маш гоё та ялангуяа та нар маань сайхан тэр саксч октодыг харсан шүү дээ. Монгол хэлээр англиар ямар гоё одоо тийм мэдчилгээ хэлэнгүүтээ тэр гол оруулчаад одоо яаж зогсож байгаа. Би тэр зогсдгийг шагналтаа заадаг манай нараа байна те багш нэг заадаг те тий манай шагнал байна те багш нэг зааж ирсэн те. Тэгээ яг үнэхээр тэр нөгөө тайцыг эцэг нэг юм те тэр талтай дүүр гэж бодмод тэр дэлхийн хэмжээнд Монгол тэр хүний одоо тэр харуулж өгч чадчих шүү дээ. Гэх мэтчлэн одоо миний дуулах үзүй хичээл бол одоо хэдийгээр одоо энэ нэг жижигхэн өрөөнөөс явж байгаа юм шиг боловч тэгээ Монгол хүн дэлхийн хаанч байсан өөрийн дуу хоолойгоо тийм Монгол гэдэг одоо ийм улс орны ийм иргэн болвол ийм хүчрэхэд ийм өөртөө ихтэй ийм гоё дуулдаг миний ихэн явран бол энд тийм байдаг юм аа тэнд ийм улс байдаг юм аа гэдэг гоё эх орныхоо төлөө бахархан ярих тийм л одоо хүчрэхэд иргэд байгаасай гэж би боддог юм аа. Тэгээд та бүхний гүйцэтгэсэн дуул хорзын багш дуучин аяц хогч Монгол Улсын соёлын тэргүүн амтны ажилтан мегмар суран эх орныхоо нийслэлээс та бүхэндээ ингээ лайваар их холбогдлоо. Тэгээд та бүхэн минь сайхан наацгаагаарай. Дуйлам хорвоог өөрчлөн дуулж үргэлж өөртөө итгэлтэй аз жаргалтай бас бусдад талархлыг түгээдэг байгаасай гэж хүсэж байна. Сайхан баярлцаагаарай. Баярлалаа.